За нэгт нь сэтгэл готрол. Урт хугацаагаар ажилгүй байгаа хүмүүс бүтэн цагаар ажилладаг хүмүүсээс 3 дахин их сэтгэл готролд ордог байх нэ. Бүтэн цагаар ажилласан Америкчуудын 5.6% нь сэтгэлийн хямралд өртсөн эсвэл эмчлүүлдэг гэж үздэгч урт хугацаанд ажилгүй байгаа Америкчуудын хувьд энэ тоо 2 дахин их буюу 12.4% хүртэл өссөн байна. Хоёрт нь тусгаарлалт урт хугацааны ажилгүй хүмүүс нь богино хугацаанд ажилгүй байгаа иргэдээс илүү найз нөхөд гэр бүлээсээ салах магадлалтай байдаг. Урт хугацаанд ажилгүй байсан хүмүүсийн 31.1% нь гэр бүл найз нөхдөсөө тусгаарлагдсан бол харин богино хугацаанд ажилгүй байсан иргэд энэ тооноос харьцангуй бага хувьтай байна. Гуравт нь урт хугацаанд ажилгүй байснаас болоод ажилдаа болно гэсэн итгэлээ алддаг. 3-аас 5-7 хоногийн хугацаанд ажилгүй байсан хүмүүсийн 30.6% нь дараагийн сард нь ажил олох боломжтой гэсэн итгэлээ алддаг бол 52-7 хоногоос дээш ажилгүй байгаа хүмүүсийн 71.3% нь ажил олж чадахгүй гэж үздэг байна. Монгол улсын хувьд ажилгүйдлийн үргэлжлэх хугацаа 745 сар байдаг байна. Яагаад ажилгүйдэд сэтгэл зүйн хор хохирол учруулж болох вэ? Нийгмийн тусгаарлалт нь ажилгүйдлийн хамгийн том хор хохирол нь нийгмийн тусгаарлалт юм а. Хэрэв та хамтран ажиллагчдтайгаа найдвартай харилцаатай байсан бол өнгөрсөн хугацаанд нийгмийн идэвхтэй харилцаанд ордог байсан бол хэн нэгэнтэй ярилцаж болох юм. Итгэл үнэмшил гэдэг нь ажилгүй байх нь итгэл үнэмшлийн тогтолцоог мөн хурдан өөрчлөх болно. Тухайн хүний ажилгүй байгаа шалтгаан нь ямар ч үн цэнийг бий болгох чадваргүй тооцогддог. Орлого буурах гэдэг нь хөдөлмөрлөж мөнгө олж чадахгүй байгаа бол чанартай хоол хүнс эмнэлгийн тусламж үйлчилгээ авахд хүндрэлтэй болно. Хоолны хэрэглээ гэх мэт амьдралын чанарын нэг хэсэг буурах нь бусад хэсгүүд танин мэдгүй сэтгцийн эрүүл мэнд гэх мэтэд нөлөөлж томоохон үр дагаварт өгдөг байна. Стресс гэдэг нь ажилгүй үед хүн сэтгэлээр ундаг. Янз бүрийн шалтгааны улмаас сэтгэлийн хямралд орж болно. Сэтгэлийн хямрал нь мөнгө санхүүгийн хомсдол, сэтгэл санааны докторгүй байдлаас үүдэлтэй. Эсвэл ажлаас халагдахтай холбоотой ч байж болно. Зарим хүмүүс ажилд ороогүйдээ маш их санаа зовдөг бол зарим нь ажилгүйдлийн улмаас бусдад харьцуулахад сэтгэл зүйн хувьд сөрөг сэтгэл хөдлөл буюу айдас давмгайлсан байна. Ганцаардал нь ихэнх ажилгүй болсон хүмүүсийн тухайд ганцаардсан юм шиг санагдаж магадгүй. Ганцаардал нь нийгмийн тусгаарлалтай адил биш боловч олон хүний нийгмийн холбоог үгээс болж ганцаардлыг мэдэрдэг. Олон хувилбарт өөрчлөлтүүд ажилгүй болох үед бүхий л бодол өөрчлөгдөж болно. Хөдөлмөрлөх үедээ гэр бүлээ тэжээнд итгэх чадвартай байх ба ажиллахаа болсон мөнгөгүй үед сэтгэлээр унаж ирээдүйдээ итгэх итгэл нь тодорхойгүй байдаг. За нийгэм сэтгэл зүйн онцлог 7-2-2 хөгжлийн бэрхшээлтэй иргэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүн. Хөгжлийн бэрхшээлийн шинэ хэлбэрийг тохируулах шат. Хөгжлийн бэрхшээлийн шинэ хэлбэрийг тохируулах 4 үе шатыг дэлгэрүүлэн авч үзье. Хүмүүс эдгээр үе шатуудад өөрсдийн онцлогоос хамааран өөр ахиц өөрчлөлтийг гаргадаг. Зочирдол нь хэд хэдэн цагийн турш эсвэл хэдэн өдөр үргэлжилж сөрөг сэтгэл хөдлөл илрэх болон бие махбодын сулралыг бий болгодог. Татгалзал энэ нь 3-7 хоногоос 2 сар хүртэл үргэлжилж болох ба айжмаар үүссэн шинэ хөгжлийн бэрхшээлийн нөхцөл үр дагаврыг бий болгох хамгаалалтын механизм юм а. Тухайн хүний амьдрал эмчилгээний хэлбэрүүд эсвэл нөхөн сэргээх хүчин чармаалтад саад учруулах зүйлүүдээс татгалзах асуудал гардаг. Уур бухимдлын үр дагавар нь нийгмийн статус дахь хүний байр суурийн өөрчлөлтөөр илэрхийлэгдэж болно. Энэ үе шатанд хүмүүс хэд хэдэн сэтгэл хөдлөлийг мэдэрч биеийн байдал, үйл ажиллагаа, ирээдүйн итгэл найдвараа алдах, эсвэл үйл ажиллагаан дээр суурилсан сэтгэл ханамжаа өөрчлөхөд оршдог. Тохируулга энэ үе шат нь тухайн хүн тахир дутуу болсон гэдэгтэйгээ эвлэрнэ гэсэн үг биш юм а. Хэдийгээр бодит итгэл үнэмшил, хязгаарлалт дээр үндэслэн шинэ үүргийг амжилттай даван туулахыг зөвшөөрдөг боловч энэ нь бас итгэл үнэмшлэгээ алдахыг хэлнэ. Тухайн хүн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй харилцах явцдаа тэднээс дэмжлэг авах ба тэдэнтэй харилцах нь илүү ойр байж болно. Ахмад настан